хайрын хил. Хайр бол өөр төв. Улсын хаач явсан дэлхийн хил бөгөөд хайр бид бүгдийг нэгтгэдэг. Гэхдээ бид тэрхүү хайрын хилийг хэрхэн илэрхийлэх ёстой вэ? Иохан бидэнд бяцхан үрс минь үг хэлээр биш, харин үйлдэлээр болон үннээр хайрлцгаая хэмээн загсан. Хайр үйлдэлээр хамгийн сайн илрэн харагддаг. Мөн Бурхан өгөх замаар өөрийн хайраа харуулсан. Учир нь Бурхан ертөнцийг ихэд хайрлсан тул түүнд итгэдэг хүн мөхөхгүй. Харин мөнх амьтаа болохын тулд цорын ганц хүүгээ өгсөн. Түүний бэлэг болох Есүс бол хайрын эцсийн илэрхийлэл байв. Жинхэнэ хайр ба өгөх нь зэрэгцэн оршдог. Бид Бурханыг үнэхээр хайрлавал бүх амьдралынхаа туршид өргөл өргөх замаар түүнд хариу барьдаг. Мөн Бурханы үг түүн дотор хайр хизээд оршиж байгааг харуулдаг. Энэ нь ядуусыг халамжлах, түүнд 11 болон өргөл өргөх зэргээр илэрхийлэгдэх болно. Бид Бурханд бүхнээ зориулахдаа өөрсдийн хүслээ адагт тавьж Бурханыг нэгдүгээр тавих болтугай.